За, ороймд одоо хэдүүлээ яг ICT-ийн core content руу орж байгаа 2016 оны Mont 1-ээс 3 хүртэл буюу эхний 3 сарын хичээлийг нь орно. За тэгээд өнөөдрийн одоо орох хичээлийн үндэс нь болохоор Elements to Trade Setup гэж A+ одоо нөгөө арилжааны setup бүрдүүлэхийн тулд биднэрт юу хэрэгтэй байдаг вэ гэдэг зүйлийн талаар үзнэ гэсэн. За, IPTA буюу Interbank Price Delivery Algorithm гэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр нөгөө одоо Interbank гэхээр гадаадын дотоодын нөгөө тэ хэмжээний хөрөнгө удирдах байгаа компаниуд нэгсэндээ бид нар яг нөгөө smart money concepts гэдэг smart money буюу нэлээд их хөрөнгөтэй шаркууд маань гэсэн үг. Тухайн хүмүүсийн ашиглаж байгаа ханшиг хөдөлгдөг А цагаас Б цаг хүртэл одоо хүргэж өгдөг алгоритм байгаа. Тухайн алгоритм хэрхэн яаж үйл явцсан явагддаг вэ? Ямар логикоор явагддаг вэ гэдгийг жоох юм чартан дээр ингээ логикийн суйрлуулад ингээ хослуулад гаргаад ирсэн арга барил байгаа. За тэгвэл өнөөдөр орох хичээл нь болохоор яг арилжааны setup бүрдүүлэхэд бид нарт юу анзаарсан байх хэрэгтэй вэ те? Одоо framework гэж ярьдаг. Орчин бүрдүүлэлт гэсэн үг. Яг юу хэрэгтэй байдаг вэ гингод. За нэгдүгээр хэдүүлээ ханшны хөдөлгөөнүүдийг дөрвөн төрлөөр нь хуваацсан ба. Тухайн дөрвөн төрлийн хөдөлгөөнийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Таньж харж чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт нь бид нарт ханшны хөдөлгөөн дээр expansion буюу одоо нэг чигийн дагуу трендийнхаа чиглэлийн дагуу зогсолтгүй нэг аюулгүй хүчтэй өсдөг штэ. Жишээлбэл өчигдрийн хувьд бол нэг алт нэг амар өссөн штэ. Одоо яг тиймэрхүү өсөлтийн одоо тийм хүчтэй хөдөлгөөн. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь болохоор retracement буюу нэг pullback хийгээл та нэг өсөлтийн хөдөлгөөн явсны дараа нэг завсрах нэг уналт орж ирээд уналтынхаа ардаас дагуулад нэг өсөлт орж ирдэг те. Яг тэр жижигхэн завсрын уналтын хөдөлгөөнийг retracement гэж хэлж байгаа. За тэр нь томч байж болно, гүнзгийж байж болно. Одоо нөгөө shift хийн гот хэдүүлээ нэг optimal trading tree гэж өвтий татдаг штэ. За тунгууд өвтий татангуудаа яг тухайн shift хийсний дараа өвтий рүү хатгаж орж ирж байгаа одоо өсөлтийн чиглэлийн shift-тэй бол одоо өвтий рүү орж ирж байгаа жижиг уналт ч гэдэг юм уу. Тэдгэрийг бид нэр retracement гэж нэрлэдэг. За reversal гэж байгаа 3 дугаарт нь. За reversal нь болохоор тодорхой нэг чигийн дагуу өсөлтийн тренд явж байгаад трендing чиглэлийн хувьд одоо өөрчлөлт үсээд доошогоо market structure shift гэж ярьдаг те бидрээд тэр одоо тренд эргэж байгаа нөхцөл байдлыг бид нэр reversal гэж нэрлэдэг. За consolidation гэж байгаа нь болохоор бидний нөгөө AMD модель accumulation гэдэг ойлгочих болно. Яг нэг дээш ичгүй доош ичгүй ингээд засвар хөдөлгөөнөд явдаг. Яг тэр accumulation хөдөлгөөнийг хэлж байгаа. За энэ consolidation хөдөлгөөн нь бол ихэвчлэн яг нөгөө захиалгууд цуглуулж байгаа. Одоо хөдөлгөөн гэж хэлж болно гэсэн үг. За бид нэр эдгээрийг бүгднгийн нэг тус бүрчлэн ингээд задлаж үзнэ. За тэнгууд одоо аад нь болохоор одоо тэр framework буюу одоо бид нар сайн юуг үзлээ шүү дээ. Орчин бүрдүүлэлтэн дээр ийм юмнуудыг ойлгосон байх хэрэгтэй байна. За тэгвэл энэний 2 дугаар дахь хэсэг буюу B-д нь болохоор reference points гэж байгаа. За institutional order flow гэдэг юм шиг та нөгөө бити footprint ч гэдэг юм уу та нөгөө heat map-ийн chart-тай андуураарай. Order flow гэдэг нь болохоор зэрэг шууд утгаараа орчуулах юм бол захиалгын урсгал буюу нөгөө бидний нөгөө трендing хөдөлгөөнийг хэлээд байгаа. За тэнгуй урд нь нөгөө institutional order flow-г нэрлэлчингууд нөгөө зах зээлийн том шаркуудын харж байгаа чиглэлийн тренд гэсэн үг. Яг нөгөө томчуулын харж байгаа. Бидний зүгээр нөгөө дан чартнаас харж байгаа шүү дээ. За тэгвэл яг тэр институцийн энэ трендing хөдөлгөөн дээрх reference points буюу одоо монголоор орчуулбал нэг чухал ханшийн цэгүүд байгаа. За яг энэ цэг дээрээс л ханшны одоо тэ reversal буюу трендing эргэлтийн хөдөлгөөн ч гэдэг юм уу. Эсвэл retracement дуусаад expansion явж байгаа тэр өсөлтийн хүчтэй хөдөлгөөн ч гэдэг юм уу. Яг тэдгээр нь чухал ханшийн цэг бүсүүд гэж байдаг. Тэдгээр бүсүүдийг бид маш сайн таньж сурсан байх хэрэгтэй. Одоо би олчиад заримдаа бол бүр нэг амар жижигхэн эсэлтэй айгүй мундаг те. Яг л миний оролтоос хойш шууд өссөн ч гэдэг юм уу. Яг л месэл дарсан шууд унсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү оролтууд хийсэн байгаад дээ шүү дээ. Тэр нь болохоор яг энэ институцийн order flow гэдэг байгаа. Тэр чухал цэгийн одоо бүсүүдийг ингээд зөв тодорхойлсныхоо улмаас яг гоё тийм өндөр наривчлалтай арилжаанууд хийгддэг байх гэсэн үг. За эдгээрийн нэгдүгürt нь болохоор за order block гэж байна. За order block-ийн талаар хэдүүлээ дараа нь үзнэ. Order block нь бол нэгсэндээ монголоор орчуулбал захиалгын блок гэсэн үг. Тодорхой нэг чиглэлийн хөдөлгөөн эхэлсний дараа буюу институцийн хөдөлгөөнүүд чиглэлийг тодорхойлсны ардаас тэрний бүр эхлэлийн одоо хөдөлгөөний одоо тэр ёроолт нь байгаа тухайн үндсэн хөдөлгөөний эсрэг чиглэлийн лав байна.
Тэдрийг бид нар order block гэж ярьдаг. За яг нэг чартан дээр жишээ аваад ирэхлээр та илүү сайн ойлгомжтой болоод ирэх баг. За order block дээрээс ханш яадаг вэ гэхээр одоо re-entry буюу одоо нэг ханшны чиглэл огцом нэг чигийн дагуу өсчлөө гэж ботход тухайн цэг дээрээс оролт хийж чадаагүй ч гэдэг юм захиалгууд байгаа. Гинт огцом хүчтэй өснөөс болоод зах зээл дээр одоо нэг имбаланс буюу тогтворгүй байдал үүсдэг. Тэгэхээр тухайн тогтворгүй байдлыг баланс болгохын тулд эргэж ирж эдгээр reference point гэдэг байгаа цэгүүд дээр ирж хансиг шалгадаг. За тэгвэл яг тэр шалгаж байгаа цэгүүдийнх нь нэг нь order block болгодог байна. За хоёрдугаарт нь болохоор fair value gap болон liquidity void гэж байгаа. За fair value gap гэдэг чинь болохоор бидний хувьд нөгөө за би энийг бас нөгөө огт ороогүй байгаа учраас шууд та ойлголтоор тайлбарлавал бас буруу ойлгосон хүмүүс ирж магадгүй. Басад муу ялгаа байхгүй. Огцом нэг цэгээс нөгөө цэгийн одоо зайд дэндүү хурдтай зөвхөн өсөлтийн одоо хөдөлгөөнүүд орж ирсний үндслээр ямар нэгэн баярууд орж ирэх боломжгүй ханш унчлаа штэ. А тэр тохиолдолд яг түрүүний хэлсэн имбаланс буюу нөгөө тогтворгүй байдал үүссэн байгаа. Тэгвэл тухайн тогтворгүй байдал үүссэн байгаа цагийг бид нэр fair value gap гэж нэрлэнэ. За тэр дунд яг энэ fair value gap-ыг яаж ялгах вэ? За тэгээ мөн liquidity void гэж байгаа нь бас яг энэ fair value gap-тай айгүй төстэй харагддаг байгаа. Энэ талаар ярилцсан. За энэ дээрээс нэмэгдэх 3 дугаарт нь liquidity pools болон stop runs гэж байгаа. За liquidity pools гэдэг нь болохоор одоо яг маш хэмжээний liquidity цуглардсан гэж бодож байгаа бидний те. За энэ хэсэг дээр л хэмжээний liquidity цуглардсан байгаа да, захиалга цуглардсан байгаа да гэж бодож байгаа нэг хэсэг бүлэг газрууд байгаа. Тэр газруудыг нь liquidity pools гэж нэрлэнэ. За pools гэдгийг орчуулах юм бол одоо юу марчим да. Одоо liquidity гэдгийг монголоор орчуулах юм бол ер нь бол нэг юм шингэн зүйл гэсэн утгаар орчуулагдах байхгүй. Одоо нэг урсгал гэсэн үг шүү дээ. Тэгвэл liquidity pools гэхэлэр тухайн шингэн цугларчсан байгаа нэг аягч гэдэг юм уу та. Нэг сав байгаа гэсэн үг. Тэгээ маш хэмжээний захиалга цугларсан байгаа эдгээр савуудыг бид нэр liquidity pools гэж байгаа. Тэгээ ханшны хөдөлгөөн нь гол зорилго нь тухайн энэ liquidity pool буюу цугларч байгаа захиалгуудын дагуу алгоритм маань ханшийг хөдөлгдөг гэсэн үг. За liquidity void гэж байгаа биш stop runs гэдэг болохоор хэдүүлээ market maker primer дээр үтсэн дээ. Яг all time юм уу all low short term high short term low гэдэг юм те. Яг swing point-ийг liquidation болгож авчаад эсрэг чиглэлийн дагуу одоо reversal орж ирж байгаа хөдөлгөөнүүдийг хэлдэг. Stop runs гэж нэрлэдэг. Эдгээр нь маш чухал reference point-ууд болно. За мөн equilibrium гэдэг нэг шинэ ойлголт одоо бид нар дээр орж ирж байгаа. Бид нар optimal trading tree гээл та Fibonacci-гийн 0.6-аас 0.70-ийн хоорондтой 0.705 гээл point-уудыг тэмдэглээд байгаа. За тэгвэл equilibrium гэдэг ойлголт нь яг тэр Fibonacci-гийн 50% нь буюу яг midpoint нь гэсэн голынхан цэг. За тэгвэл бид нар яг энэ equilibrium-ыг янз янзын зүйлс дээр ашиглах боломжтой. Дан ганц ханшны одоо тэр өсөлтийн нэг хөдөлгөөн дээр Fibo татаад байхгүй. Энэ fair value gap дотор, order block дотор, liquidity void дотор ч гэдэг юм уу. Эсвэл бүр урт татагдсан байгаа зүүнүүд дээр ч гэдэг юм уу. Энэ equilibrium-ыг аягүй хэмжээгээр аягүй олон удаа бид ингэж татна. За ямар ч байсан бидний үзэх сэдвүүд бол ер нь эхний сарын сэдвүүд бол нэг энэ хэсэг дээр төвлөрч ажиллана. За одоо энэ ч market efficiency paradigm гэж байгаа. Энэ болохоор за ер нь бол яг энэ зах зээлийн одоо зах зээлийг тогтвортой урт хугацаанд ингэж одоо байнгын хэмжээний одоо зах зээл маш хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Тэр хэмжээний мөнгө эргэлдэж байгаа гол үндэс нь болж байгаа одоо зураглалыг нь энэ айгүй гоё ойлгомжтойгоор харуулсан байна. За энэ зураглал дээр биднэрт юу харагдаж байна вэ гэхээр энэ хэсэг дээр liquidity provider гэсэн бааз энэ дотор нь ингээд жижигхэн тойрогтой smart money гэсэн байна. Энэ бол нөгөө бидний хамгийн сайн таньж харж дагаж хөдлөх ёстой нөгөө институцийн том shark мундаг гарууд гэсэн үг. Их хэмжээний мөнгөтэй. Гэхдээ эдгээр энэ smart money бол цөөхөн бүлэг хүмүүс байгаа. Цөөхөн дотоо. Зах зээл дээрх ер нь бол нийт
арилжаалагдж байгаа мөнгөнд дүнгийн ер нь бол нэг 20-30% л энэ смарт монед байдаг. Гэхдээ нийт хэрэглэж байгаа мөнгөнд буюу энэ speculative uninformed money гэж. Энэ болохоор бүр нийт хэрэглэж байгаа бүх ритейлүүд одоо жишээлбэл чиний, миний те рандом Америкт арилжаа хийж байгаа хүний энэ дээр те зах зээл дээр мөнгө эргэлдэж байгаа бүх мөнгөнд дүнгууд нь нийтдээ энэ хэмжээний liquidity буюу захиалгуудыг биднэрт үүсгэж өгч байдаг. За яг энэ хэмжээний захиалгууд дээр тоглолт хийдэг нөхдүүд нь яг энэ зөвхөн смарт монey байна. За тэгсэн хэрнээ энэ смарт money маань ерөнхийдөө эдгээрийн энэ speculative гэдэг энэ retail арилжаачдын одоо нийт ашиг болон алдагдал дээр тоглолт хийж өөрсдийнхөө үндсэн ашиг хийж авдаг гэсэн. За смарт money-гийн хувьд бол тэд нар жилийн одоо return of investment гэж ярьдаг. Арилжааных нь одоо жилийн өгөөж нь ихэнхдээ нэг 10-аас ихтэй 20% жилийн өгөөжтэй арилждаг гэсэн. Жишээлбэл $100 байлаа гэж бүтэн жилийн хугацаанд дансных нь өсөлт нь $100-аас нэг $120 өгөөж хийсэн байх жишээ нэ тэ. Тийм амар их хэмжээгээр нь ашиг хийгээд байдаг нөхдүүд биш гэсэн. Урт хугацаанд тогтвортойгоор мөнгө хийгээд байдаг. Тэгтээ яагаад энэ смарт монey эдрийг өдөртөө таа гэхээр аль хэдийн эдний одоо нэг equity буюу мөнгөнд дүнгийн хэмжээ нь ханшин дээр одоо огцом хэмжээний хүчтэй хөдөлгөөн эхлүүлэх хэмжээний мөнгө цугларсан байдаг гэсэн. Тэр хэмжээний мөнгөн дээр одоо магадгүй нэг тэрбум долларын equity буюу те данстай хүн байлаа гэж бодоход тэрбум долларын нэг жилийн одоо нэг 20% өгөөж гэхэд чинь $200 сая болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи $200 сая жилдээ ашиг болж байгаа чинь смарт монeyгийн хувьд бол маш хэмжээний мөнгө олж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар яг үндсэн логик нь яг энэ смарт монey дагаж хөдлөх хэрэгтэй. Эдгээр нь аль болох энэ нийт эргэлдэж байгаа мөнгөнд дүнгийн хөдөлж байгаа хөдөлгөөний эсрэг чиглэлд нь хөдлөж өөрсдөө ашиг хийж чаддаг. Бид нар яг тэр талд нь смарт монeyгийн талд нь байх хэрэгтэй гэдэг үндслээр яг энэ лекцүүд явагдаж байгаа. За тэнгуут яг энэ смарт money гэдэг байгаа нөхдүүдийн чинь гол хөрөнгийг хийж өгч байгаа ч гэдэг юм уу те. Өмнөөс нь арилжааг нь хийж байгаа хүмүүс бол одоо эд зүйл бол энэ interbank price delivery algorithm гэж. Энийг орчуулах юм бол одоо тухайн смарт money-гийн ханшиг хүргэж өгдөг алгоритм гэсэн. Алгоритм гэдгийг зөв нэг хиймэл оюухан гэж бодчихсаа та зөв харах хонор угаасаа хиймэл оюухан. AI арилжаа хийгдэж байгаа гэсэн өмнөөс нь автоматжуулсан алгоритм бот гэж ярих юм уу. За тэгвэл яагаад нь ашиглаад байгаа юм гэхээр за одоогоос бол яг нэг 20 жилийн өмнөөс бол ерөөсөө технологи хөгжөөгүй тэр үед смарт money өөрөөсөө арилж яадаг байсан. Өөрөөсөө мөнгө өдөртөг. Ялгаахгүй ритейлүүд бид нар шиг өөрөөсөө захиалгуудаа өгнө, өөрөөсөө лимитүүдээ тавьж эхэлнэ да. Энд дээрээс гарах цэгүүдээ ингээд оруулдаг ч гэдэг юм ингээд бүх юмнуудыг ингээд механикаар хийдэг байсан бол одоо эсрэгээрээ маш өндөр хүчин чадалтай тэр хүмүүсийн хувьд одоо юу гэх юм эрч хүчийг нь энергийг нь цагийг нь хэмнэх дээрэс нэмээд хүний одоо те сэтгэл хөдлөл чинь өөрөө үйлдэл технологитой те бид нар 1000 сайн техник шинжилгээ мэддэг байлаа ч гэсэн зарим нэгэн тохиолдолд бол сэтгэл зүгээсээ болоод шаардлагагүй алдагдлууд гаргадаг ч гэдэг юм. Тиймэрхүү алдагдлуудыг нь бүгднийг арилгахын тулд одоо тэр үндсэн дээр суйрлаж гаргаж ирж байгаа алгоритм нь энэ IPTA гэж товчлогдоод байгаа. Энэ Interbank Price Delivery алгоритм гэж байгаа. За тэнгууд тухайн алгоритм гарч ирснээс хойшоо зах зээлийн бүтц нь илүү волумын хувьд өндөртэй те. За өмнө нь бол Нью-Йоркийн одоо Nasdaq дээр ч яахад бол Нью-Йоркийн бүсээс бусад үед ч гэдэг юм уу одоо Аз, Лондонгийн сешн дээр ханшин хөдөлгөөнүүд тийм ч амар одоо 2002 он, 2005 оны үед ч гэдэг юм уу нэг тийм хүчтэй хөдөлдөг байгаагүй. Маш удаан. Багийн одоо арилжаа хийгддэггүй байсан. Яагаад тэгэхээр яг тухайн үед чинь угаасаа механикжуулаагүй, автоматжуулаагүй байсан учраас механикаар арилж чаддаг хүмүүс чинь 24/7 чартны харьцсан байхгүй шүү дээ. Харин энэ автоматжуулсны дараа болохоор энэ алгоритм чинь 24/7 ажиллаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ алгоритм 24/7 хүний өмнөөс те системтэйгээр логиктойгоор тэгээ маш өндөр наривчлсан одоо те шинжилгээ хийх чадвар дээр үндэслээд эдгээр нөхдүүдийн ашигыг бол хит нуглаад явцдаг. За дээрэс нь ингээд миллисекунд буюу одоо бүр маш богино хэмжээний хугацаанд арилжаа хийгдээд эхэлчихэж байгаа учраас ерөөсөө хүний хэрэг баг байхгүй болцсон гэж хэлж болно гэсэн. За тэнгууд энэ алгоритмыг
Таад итгэхгүй ч байж болно, итгэсэн ч болно. Яг уу Майкл Хадлсон гэдэг одоо энэ SMC-г одоо те бид нар танилцуулсан яг үндсэн их багш маань болохоор алгоритмын чадваруудаас нь одоо ингээд хуваалцаж байгаа хгүй. Өөрөө энэ хүн бол институшнд арилжж байсан 30 жилийн одоо те туршлагатай хүн. Энэ хүний хэлснээр бол Bloomberg терминалч гэдэг юм уу те одоо мэдээнүүд богино хэмжээний хугацаанд орж ирж байгаа тэр зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг мэдээнүүд байгаа. Тухайн мэдээнүүд гарсан тэр даруйд тэн дээр суурилж шинжилгээ хийж арилжаа хийгдэж эхэлдэг гэсэн. Бүр ингээд миллисекундын хугацаанд. За тэрнээс үндслээд одоо бид нарт CPI гарлаа, PPI гарлаа, FOMC гарлаа ч гэдэг юм уу, non-farm гарлаа гингут яг тэр тухайн мэдэн дээр үндслээд нэг амар спайкууд гарч ирдэ шүү дээ. Дээшээ доошоо савлаад байгаа. Тэр өмнө тийм байгаагүй гэж байгаа. Тэр мэдэн дээр шууд дүн шинжилгээ хийгдсэний үндслэл дээрээс маш хэмжээний захиалгууд buy sell гэдэг юм ингээд liquidity цуглуулж байгаа, хумж байгаа, үндсэн чиглэлийн дагуу хөдөлгөж байгаа ч гэдэг юм уу тэр хөдөлгөөнүүд нэг дор 1 минут дотор ороод ирэхээр бидний хараад байгаа тэр нөгөө амар урт том мэдээний те амар volatile өндөртэй candle-уудыг гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр бид нар яагаад тэр мэдээний үеэр арилждаггүй юм бэ? Яагаад тэр мэдээнээс өмнө арилжаатай байж болдоггүй юм бэ гэдэг ашиг нь болохоор яг тэр тухайн мэдээний candle-ыг бид нар ямар гарахыг мэдэхгүй, яаж гарахыг мэдэхгүй. Тэн дээр шинжилгээг бид нар хийж амжаагүй байхад тэр ханш маань аль хэдийн хөдлөөд хийцэн байдаг гэсэн. Тэгэхээр эсвэргээрээ яг тэр мэдээ гарсны дараа арилжаанд орсон нь бидний хувьд хамгийн тохиромжтой байдгийг гэдгийг хэлж байгаа юм. За тэгвэл одоо энэ мундаг хүчтэй алгоритм юун дээрээ суурилж байгаа юм бэ гэхээр түрүүний ярьсан retracement, reversal, consolidation, expansion гэсэн энэ дөрвөн хөдөлгөөнийг ээлжилж хөдөлгөдөг. Яагаад ээлжилж хөдөлгөж байгаа гэхээр энэ дөрв байгаа цагт одоо энэ market efficiency paradigm гэдэг энэ байгаа штэ. Энэ одоо ингээд хамаагүй илүү үр дүнтэй өгөөжтэй байдаг гэсэн. Хэрэв алгоритм зөвхөн захиалгуудын дагуу те хамаагүй захиалгуудын дагуу ингээд дагаж хөдлөд авах юм бол нэгдүгээр зах зээлийн хувьд бол маш тогтворгүй байдлаар үүснэ. Ерөөсөө өсөлт үзүүлэхгүй, уналт үзүүлэхгүй. Тэ? Яг л байранда байгаад байна. Тухайн хөдөлгөөнийг байранд нь байлгахгүй тулд яг энэ дөрвөн бүтэц дээр хөдөлж байгаа. Мөн алгоритм нь энэ дөрвөн бүтэц дээр аль алин дээр нь ашигтай байж чаддаг. За тэгвэл одоо хэдүүлээ expansion буюу энэ үндсэн өсөлтийн хөдөлгөөний хандлаар жишээ авъя хэдүүлээ. Consolidation буюу завсрын хөдөлгөөн явуулсан байлаа те. Бид нар AMD үзэхдээ одоо нэг чиглэлийн дагуу хөдөлж чадахгүй те дээшээ доошоо яваад хад захиалгууд цугларч байна гэж бид нар логикоор авч үздэг. За тэгвэл яг тэр consolidation хөдөлгөөн явагдсны ардаас буюу одоо энэ consolidation ардаас заавал зөвхөн шүү. Ганцхан л боломжит хөдөлгөөн байна. Тэр нь expansion буюу нэг чигийн дагуу хүчтэй хөдөлгөөн. Энэ consolidation буюу завсрын хөдөлгөөн явж байгаа цагт хизээч ардаас нь reversal буюу тренд иргэн гэсэн юм байхгүй. Ягаад тэгэхээр энэ завсрын хөдөлгөөн дотор чинь тренд байхгүй. Тэгэхээр энэ дээр reversal буюу тренд ирэх боломж байхгүй гэсэн. Энэ consolidation буюу завсрын хөдөлгөөн явагдаж байгаа цагт хизээч retracement явах боломжгүй. Ягаад тэгэхээр угаасаа үндсэн хөдөлгөөн expansion явагдаагүй юм чинь энэ дээр явагдах завсрын хөдөлгөөн гэдэг энэ зүйл байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр consolidation буюу одоо accumulation явж байхад угаасаа араас нь зайлшгүй бид нар за expansion буюу хүчтэй хөдөлгөөн явагдах юм байна гэдэг логикийг толгойн дотроо аваад үлдчих хэрэгтэй гэсэн. За тэнгууд expansion буюу үндсэн хөдөлгөөн явагдарлаа. Огцом нэг чигийн дагав. Энэний ардаас бид нарт сонголт гарч ирнэ. Consolidation буюу завсрын хөдөлгөөн авчаад expansion явсны ардаас дахиж хизээч consolidation явахгүй. Бид нарт хоёр сонголт байгаа боломжит. Үндсэн чиглэлийн дагуу хүчтэй хөдөлгөөн явагдсан бол нэг бол retracement буюу үндсэн хөдөлгөөний дагуух pullback орж ирнэ. Эсвэл үндсэн хөдөлгөөний ардах трендийн эргэлт буюу reversal орж ирдэг. Энийг хэдүүлээ чартн дээр харж үзье. За нэг өөр чартн дээр харъя та. За Nasdaq дээр ч гэх юм уу те. За одоо жишээлбэл энэ байна л да. Consolidation буюу те accumulation гэж байгаа завсрын хөдөлгөөн баг. Энэ завсрын хөдөлгөөний ардаас энэ завсрын хөдөлгөөн төр pullback явах ч гэдэг юм уу те retracement явах ч гэдэг юм уу reversal явах ч гэдэг юм уу ямар ч боломжгүй. Үүний ардаас ганцхан боломжит хөдөлгөөн нь expansion буюу одоо энэ өсөлтийг хэлээд байгаа.
consolidation арга, expansion буюу энэ өсөлтийн хөдөлгөөн. Хэрвээ expansion явагдсан бол араас нь биднэрт хоёр боломж байгаа нь retracement юм уу reversal гэж байгаа. Ингээ харангууд энэ дээр болохоор нөхөр хай хийгээд хайраа хийчихэд доошоо shift structure хийсэн болохоор энэ дээр reversal болчихж байгаа гэсэн үг. Тренд нь эргэжлээ гэсэн үг. Тэгэхээр бид нар энэний ардаас ингээ continuation хөдөлгөөн хараа. За retracement явсан бол retracement-ийн ардаас за одоо жишээлбэл зураглал гэж бодоход одоо expansion буюу ийм өсөлтийн хөдөлгөөн явагдаад энэ дээрээс retracement буюу тэ хоёр дахь хөдөлгөөний нөхцөл явагдсан бол энэ явагдсны ардаас биднэрт дахиад энэ хоёр явах боломжтой. Тренд эргэх reversal юм уу expansion. Энэний ардаас expansion буюу үндсэн хөдөлгөөний давах хөдөлгөөн явагдаж болно. Энэ retracement явагдсны араас биднэрт тренд эргэх reversal явагдах боломжтой байдаг гэсэн үг. Энэ эзэж явагдахгүй. Retracement-ийн ардаас consolidation явагдахгүй. За тэгвэл reversal буюу тренд эргэж байгаа тохиолдол байж боллоо. Биднэрт accumulation буюу consolidation хийсэн. Expansion буюу үндсэн хөдөлгөөн явагдсан. Retracement явагдсан. Энэ хаа хийгээд энэ дээр reversal явагдчихлаа гэж үтэй. Энэ reversal явагдсны ардаас биднэрт retracement юм уу consolidation явах боломжтой. Яа тэгэхээр энэний ардах shift буюу одоо reversal буюу тренд нь эргэжиж байгаа те market structure shift хийж байгаа. Энэний ардаас retracement нь буюу дээдлийн энэ хөдөлгөөн эсвэл доотлын consolidation буюу завсрын хөдөлгөөн авах боломжтой. Consolidation хийсэн. За тэгээ үүний ардаас нөгөө expansion reversal гэдэг үндсэн чиглэлийн даваа хөдөлгөөн шигдэв. Яг л эдгээр зүйлүүдийг л ээлжлээл хийгээд байдаг. Тэгээд энэ дээр нэмэлтээр та одоо эртгээ хэлчихнэ. Эдгээр хөдөлгөөнүүд нь дандаа цаган дээр тулгуурлаж хөдөлдөг. Тодорхой цагийн хүрээнд тодорхой цагийн хугацаанд хийх ёстой зүйлээ хийдэг. Яг одоо ингэж байна. Тэгэхээр шууд ингэнэ гэсэн ойлголт байхгүй. Яг тэдэн цагийн үед ингэсэн байна. Тэгэхээр энэ цагийн үед ингэх магадaltaй. Тэгвэл энэ цагийн үед их магадaltaй байна. Аз дээр ингэсэн юм байна. Лондон ингэж магадгүй юм байна. Аз Лондон ингэсэн юм байна. Нью-Йорк ингэж магадгүй юм байна. Дандаа ингэж цагийн хүрээн дээр бид нэр суурилж арилж байгаа гэсэн үг. Тэгэхдээ тэр хэсгийг орох арай болоогүй байгаа. Ямар ч үс энийг зөвөрөөр толгой дотор аваад үлдчихээрэй. За тэгвэл энэ үндсэн дөрвөн хөдөлгөөн дээр бид нарт expansion гэж юу юм бэ вэ? Үндсэн өсөлтийн хөдөлгөөн биднэрт юу байх ёстой юм бэ гэдэг зүйл байна. За expansion гэдэг нь болохоор ханшны хөдөлгөөн order block дээрээс өсөж байгаа хөдөлгөөнийг хэлдэг. Жишээлбэл эдрийг устгачаа. Одоо энд биднэрт consolidation буюу accumulation хөдөлгөөн байна шүү дээ. За одоо энэ өмнөх хайтын зэрэг зүйлээд ингээд авчаа. За энэ range дотор ингээд гаццсан байж байгаад энэ дээр бид нарт expansion буюу expand хийсэн байна. За тэгвэл бидний order block болохоор энэ одоо ингээд өсөлтийн тренд одоо үүсэж байгаа шүү дээ. Энэ өсөлтийн тренд үүсгэхээс өмнө хамгийн сүүлийн одоо хар candle одоо дараалсан хар candle буюу эдрийг бид нар order block гэж байгаа. За зураглалаар харуулах юм бол энэ амар цаахан болоод байна. Өсөлтийн хөдөлгөөнүүд ингээд одоо нэг юм shift хийгдээд те өсөлтийн хөдөлгөөн явагдсан бол тухайн shift хийгдсэн буюу эхний өсөлтийн хөдөлгөөн эхлэхээс өмнөх хамгийн сүүлчийн эсрэг чиглэлийнх нь дараалсан эсрэг чиглэлийн candle-ууд нь бидний order block болно. Энийг бид нэр OB гэж тэмдэглэж байна. Order block. За тэгвэл энэ expansion хөдөлгөөн бол зайлшгүй order block дээрээс хөдөлдөг. Эсвэл equilibrium буюу Fibonacci-гийн 50% дээрээс үнсэн хөдөлгөөнүүд явагддаг. Тэрийг бол хэдүүлээ golden дээр харахад бол аюул тохиромжтой байх. Одоо жишээлбэл юм гэсэн үг. За одоо энд биднэрт нэг юм өсөлтийн хөдөлгөөн байна шүү дээ. За энэ дээр явсан байна уу гэдэг хэлээ харч. Орж ирээгүй цагийн юу дуусчлаа те. За энэ тэгэхээр Python bearish байгаа учраас за энийг ингээд харч та.
Одоо энд бид нарт ингээд уналтын тренд байна те. Expansion гэж харна гэсэн. За reversal юм байна да. Consolidation хийж байгаа, expansion явагдаад, retracement явагдаад, expansion явагдаад, reversal явагдаад буюу тренд иргэсэн байна те. За тэгэнгүүт одоо эн чинь бас нэгсэндээ expansion төрлийн хөдөлгөөн болж байгаа гэсэн. Энд дээр бид нэр хүлээгээд за энэ төр лов тогтож инглээ дахиад фибагаа татсан. За бидний equilibrium гэдэг байгаа нь болохоор энэ 0.5 буюу 50% хэлээд байгаа юм шүү. Equilibrium хийсний ардаас артлын уналт орж ирж байгааз. Тэгэхээр optimal trade энэ төр болохоор ханшны одоо энэ retracement орж ирж байгаа хамгийн байж болох гүнзэг нь л гэж хэлж болно. Хоёр нь бол ер нь одоо алгоритмын хувьд бол энэ equilibrium-ыг л нөхөх нь алгоритмын нэн чухал зорилго нь гэж хэлж болно гэсэн үг. Тэгэл одоо энэ чэнэс хойш бид нэр sell side movement буюу доош уналтын хөдөлгөөнөөр тараа авчнаа л гэсэн. Жаахан уртцгач нэг. Тэгээ бид нэр equilibrium дээрээс ерөнхийдөө бол оролтод тайж болно гэсэн. За энийг цагийн бүсийн хувьд бол ямар ч цаг дээр харсан болно. 5 минутан дээр, 1 минутан дээр ч equilibrium хийж байгаа хөдөлгөөнүүд айгүй танил харагддаг. Одоо жишээлбэл энэ дээр бараг харагдаж байна да. Энэ уналтын хөдөлгөөний equilibrium нь энд нэг ажилласан, энд нэг ажилласан байна шүү дээ. 50%-аас дээшээ. За энэ equilibrium-аас дээш хэсгийг болохоор premium гэж нэрлэж байгаа. Үнэтэй бүс 50%-аас доод хэсгийг болохоор discount буюу хямдралтай бүс гэж нэрлэдэг. За тэгвэл алгоритмын хувьд бол хэрвээ ханшийг унгаамаар байгаа бол зайлшгүй премиум дээрээс орж ирж иж үндсэн хөдөлгөөнүүдийг л явуулдаг гэсэн. Тэгэхээр хитүүлээ ингээд те хит өсөд байгаа хөдөлгөөн дээр ингээд за өсөд байгаа юм чинь дагуулаад байгээд байдад ажиллахгүй. Яг айл болох дискаунт буюу хямдралын бүс рүү орж ирсэн тохиолдолд ихэвчлэн харах хэрэгтэй гэсэн. Энд дээр ч гэсэн баг equilibrium бол бүр цэвэрхэн харагдчих шүү энэ. Тэ. Equilibrium хийлээ. Арийнх нь үндсэн хөдөлгөөн. Тэгэхээр expansion хөдөлгөөн явагдахдаа нэг бол order block-оос нэг бол equilibrium дээрээс хөдөлдөг байх нэ. Маш хурдан шүү хамгийн гол нь. Маш хурдан хөдөлж байгаа хөдөлгөөнүүдийг хэлж байгаа гэсэн. Тэгвэл энэний чухал одоо тэ хэрэгцээтэй байдал нь юу юм бэ гэхээр мэдээж бид нар аль болох арилжаанд орчоод орсон арилжаа маань хурдан үр дүнтэй хүсэж байгаа цэг рүү маань явах бол бидний гол зорилго болж байна гэсэн үг. Ерөөсөө ингээд арилжаанд орчоод нөгөөх нь ингээл завсрын хөдөлгөөн игээл удаал хүлээгээл дэлгэцний ард ядраал суугаад ажиллах нь хана штэ. Хараа яг энэ expansion хөдөлгөөнөө таньж чаддаг бол яг энэ order block дээрээс ч гэдэг юм уу те equilibrium дээрээс хурдан хөдөлж байгаа хөдөлгөөнүүдийг арилжаанд ор авчиж болно гэсэн. Өчигдрийн миний жишээн дээр бол энэ те алтны жишээн дээр бол expansion хөдөлгөөн айгүй хурдан явсан штэ. Одоо энэ play байлуулаад өчигдрийн энэ өсөлтийн хөдөлгөөн бол маш хурдтай явагдаж байгаа. Тэгээ би яг энэ хөдөлгөөнийг яагаад сонгоод авсан бэ? Яагаад вэ? Гэт харангууд энэ лаваас энэ хаа хүртэл надад equilibrium хийгдсэн optimal trade entry рүү хатгачихж байгаа юм. Дотроо stop runs буюу liquidity хамлалт маань явагдчихж байгаа юм. Цагаа минут руугаа оруулаад анзаараад харангууд бид нарт ханшны нөгөө огцом хүчтэй дараалсан чиглэлийн дагуу нэг чигийн дагуу өссөн хөдөлгөөн буюу тогтворгүйтэй имбаланс хөдөлгөөн үүссэн байгаа байхгүй. Тэгвэл энэ имбалансыг rebalance буюу эргэж орж ирж тэнцвэржүүлчихэд маш хурдтай ямар ч те зовх тэр тхэн байхгүйгээр үндсэн хөдөлгөөн яваад орж ирж байгаа байхгүй. Бид нар энийг л хүсэж байгаа гэсэн. Энэ бол бидний зорж байгаа expansion хөдөлгөөн. За тэгэхээр бид нар expansion хөдөлгөөн харахын тулд хамгийн түрүүнд юуг олж харж сурах хэрэгтэй вэ гэхээр order block-ыг харж сурах хэрэгтэй байх нь equilibrium-ыг харж сурах хэрэгтэй байх нь. За энийг төр эндээ ингээ орхичээ. Яг тэгэхээр би order block болон equilibrium-ын талаар зөвхөн энэ хоёрт зориулаад хичээл бас дахиад байгаа. Тэр энийг орно гэсэн. За ямар ч байсан иптагийнхаа логкуудыг хэдүүл ойлгохын тулд эдгээр хэрэгтэй гэдгийг би хэлээд байгаа шээ. Одоо жишээлбэл энэ зураглалтаар харагдчихна. Consolidation буюу нөгөө завсрын хөдөлгөөн байна те. Энэ завсрын хөдөлгөөн дэр за миний зураглал дээр айгүй бүдгэх нөгөө percentage харагдахгүй нь bullish order block гэж бичсэн байгаа шээ. Энэ өсөлтийн хөдөлгөөний төгсгөлийн
bullish order block дээрээс өсөж байгаа. Энд нэг equilibrium гэж тэмдэглэгдсэн бас энэ болохоор яг энэ consolidation буюу одоо энэ завсрын хөдөлгөөний 50% хэлж байгаа шүү. Яг энэ завсрын хөдөлгөөний 50% дээрээс дээш expansion буюу өсөлтийн хөдөлгөөн гарч ирээд яг order block-ыг шалгаад хурдтай, хүчтэй тэ зөвхөн order block дээрээс өсөж байгаа байхгүй. За тэгэнгүүт даасаар оц дуурайд түрээчээр. За тэгэнгүүт дараагийнх нь бидний retracement гэж. За retracement болохоор одоо яг тэр нөгөө түрүүний ярьсан expansion ч гэдэг юм уу те огцом хүчтэй хөдөлгөөн явсны ардах дараагийнх нь pullback-ийн хөдөлгөөнийг хэлж байгаа. За энэ retracement гэж юу вэ? Retracement is when price moves back inside the recently created price range. Жишээлбэл нэг чигийн дагуу ханш огцом өссөн байгаа бол энэ range байгаа штэ. Энэ лоос энэ хай хүртэл өссөн range. Энэ range руу эргэж буцаж одоо орж ирж байгаа жижигхэн уналтын хөдөлгөөнийг нь retracement гэж нэрлэж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ retracement яагаад чухал байдаг вэ гэхээр бид нар аль болох нөгөө ханшийн хямдралтай бүс юм уу аль болох одоо хэрэв байтах байгаа бол хямд бүсээс нь байдаж үнэтэй бүсээс нь сэлдэх гэж оролдож байгаа та. Тэгвэл бид нар энэ retracement-ээр дамжуулаад ханш аль цаг хүртэл дэндүү гүнзгийрүүлж орж ирэх боломжтой байна. Аль цаг хүртэл одоо тэ энэ retracement-ийн төгсгөл нь ойрхон байна гэдгийг харах чадвартай болно. Яаж чадвартай болох вэ гэхээр нөгөө liquidity void, liquidity gaps болон fair value gap гэж яриад байгаа тийм. Тэдрээр дамжуулж харна гэсэн. За liquidity void гэдэг нь болохоор нөгөө expansion хөдөлгөөн явуулж байгаа шүү дээ. Энэ дээр ямар ч өсөлтийн бид нартай зураглал байхгүйгээр өсөлтийн хөдөлгөөн байхгүйгээр огцом нэг чиглэлийн дагуу унсан энэ уналтын хөдөлгөөнийг анзаараарай. Энийг бид нэр liquidity void гэж нэрлэдэг. Энэ дотор ямар ч баярууд орж ирж амжаагүй гэсэн үг. За тэгвэл алгоритм юу хамгийн түрүүнд одоо тэ энэ void үүссэн бодголт юу хамгийн түрүүнд хийдэг вэ гэхээр энэ void-ыг нөхөн л гэсэн сонголттой байдаг. Liquidity void filled in гэж байна. Яг liquidity void-ыг нөхөж дуусгаад дараагийн үц хөдөлгөөн явагдсан ба. Тэгвэл яг энэ лаваас энэ өсөлтийн хөдөлгөөн хүртлийн хөдөлгөөнд бидний retracement гэж нэрлэж байгаа. Завсрын pullback гэсэн үг. За тэгвэл энд бид нарт хоёр төрлийн арилжаа их боломжтой болно гэсэн. Төвчээргүй хүн байвал за энэ liquidity void-ыг энэ угаасаа нөхөх юм чинь энэ доороос байдаад типийг энэ хүртэл харж болно. А төвчээртэй хүн байх юм бол за энэ liquidity void filled гэдсний ардаас энэ уналтын өмнөхтэй энэ ногоон candle чинь бас order block болчихно гэсэн. Order block дээрээс void fill хийсний дараа sell нэ гэж харчих бас болдог гэсэн. Үүнийг retracement гэдэг. За тэгээд reversal буюу трендийг эргэх хөдөлгөөн гэсэн. За энэ тренд эргэж байгаа reversal бол ер нь ихэвчлэн stop hunt хийсний дараа буюу одоо liquidity хамсны дараа үүсдэг хөдөлгөөн. Нэг чухал liquidation хамаагүй байж ханшвал ихэнхдээ трендийн чиглэлийн хөдөлгөөн бол эргэдэггүй. Яагаад гэвэл liquidity-г авахын тулд хэр хол байсан ч хамаагүй нэг чиглэлийн дагуу ханшвар нь бол тренд үргэлжилсээр байдаг. Эсвэл байдаг. Тэгэхээр бид нар энэ reversal буюу энэ тренд эргэж байгаа хөдөлгөөнийг барьж авахын тулд нөгөө all high all low буюу ханшныхаа liquidation авч байгаа цэгүүдийг тодорхойлцох хэрэгтэй байна шүү дээ. Одоо жишээлбэл энэ зурагтаар анзаараад харах юм бол all high-ыг liquidation болгосны ардаас reversal буюу энэ өсөлтийн тренд эргэсэн байна. Энэ all low-ыг liquidation авсан буюу энэ дээр анзаараад харах юм бол энэ бүдгхэн ч гэсэн энэ low-ыг доош илүү гарч орж ирсэн бааз liquidation авсны дараас үндэс хөдөлгөөн тэ reversal буюу тренд эргэж байна. Араас нь дахиад энэ all high liquidation болгосны ардаас reversal буюу тренд эргэж байна. Дахиад энэ all low-г авсны дараа тренд эргэж байна. Дахиад энэ low liquidation авсны дараа тренд эргэж байна. Liquidation авлаа үндэс хөдөлгөөн. Энд дээр liquidation авлаа үндэс хөдөлгөөн. Liquidation авлаа үндэс хөдөлгөөн гих мэтчлээ. Байнгын ийм хөдөлгөөн явагддаг гэсэн. За тэгвэл consolidation. Consolidation гэдэг нь бол ерөөсөө захиалга цугларч байгаа. Одоо энэ огцом хөдөлгөөн явж гинэ гэдэг чинь нэг газар маш их хэмжээний захиалгууд цугларсан байгаад байгаа учраас тэр зүг рүү дайраад байна гэсэн үг шүү дээ.
тэр захиалгуудыг биелүүлэх гээд маш хурдан хөдлөд байна л гэсэн үг. Энэ хурдан хөдөлж байгаа хөдөлгөөн чинь байна гэдэг чинь энэ хурдан хөдөлгөөний үеэр захиалгууд орж ирж амжаагүй байна. Орж ирж амжаагүй учраас хаш хурдан хөдөлсөн байна гэсэн үг. Хаш хөдлөхгүй ингээд нэг газараа байрандаа удаад байна гэдэг чинь захиалгууд нэг газараа цуглараад байна гэсэн. Ордрууд биелэхгүй тэ нэг газар явж чадаал. Энэ болохоор зах зээл дээр хүмүүс оролцохгүй байгаа даа биш. Харин ч эсэргээрээ маш их хэмжээний хүмүүсийн зах зээл дээр захиалгууд тавьж үлдээгээд байгаа учраас хаш хөдлөхгүй байгаа даа гэсэн. Аль нэг таланд давмгаалсны ардаас огцом хүчтэй хөдөлгөөн маань явж эхэлнэ. Бид нэг consolidation гэж нэрлэдэг. Ерөөсөө нэг рейнж үсээд тухайн рейнжийнхаа хаян чахгүй лоон чахгүй ингээд рейнжлээ дотор байгаад тах юм бол бид ерөнхийдөө бол нэг захиалгууд цуглуулад байгаа юм байна. Аль нэг тал руугаа stop hunt бол явах юм байна. Бид харин тэр stop hunt дээр яаж арилжах вэ гэдгийг бидний чадвараас хамаарах болчихж байгаа гэсэн. За ерөнхий өнөөдрийн лекц бол яг энэ тэ. Яг энэ Iptag-ийн дөрвөн гол core үдсэн одоо чухал цэгүүдийг үзэж байгаа юм. Тэгээ манайдаас асуух зүйлс байл асуугаар. Одоо би энэ дээр нөгөө heat map ингээд сураад байгааг ингээд энэ юм ингээд хараад байгаа гэдэг нь болохоор ерөөсөө энэ Iptag-ийнхаа энэ reversal буюу тренд иргээд байгаа те. Яг нэг чухал хаяг авчаал тренд ирэх чад байгаа шүү дээ чухал. Энэ ловыг авцсан ирнэ тренд иргээгүй те. Тэр ч ихтэй унаал байгаа. Заримдаа ингээд хаяад авсан ирнэ тренд ирэхгүй өсөөл байгаа гэдэг те. Иргэн гэж одоод байтал ирэхгүй байгаа гэдэг. Тэнгууд яг тэр нөгөө одоо liquidation цугларсан байгаа хэсгээ би буруу таниад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг би таньж харахын тулд одоо энэ book map дээр одоо энэ тодроод байгаа хэсгүүд чинь л яг бодит liquidity зах зээл дээр liquidity-г харуулж байгаа юм. Тэнгуудаа энийг харчаад за энтэй ойрхон газрууд дээр нь миний SMC-гээр тэ хаа юм уу love цэгүүд байна уу гэдэг онлыг харснараа би бас жоохон нүдээ дасах гэж оролдож байгаа гэсэн. Тэгэхээр та бас яараа битээ шүүд heat map чинь чухал юм байна штэ гэж битээ хараараа. За тэгээ энэ чэнээс харахад ч гэсэн те stop hunt хийлээ. Үндс хөдөлгөөн ч гэдэг юм. Алт ч гэсэн яг энэ stop hunt-н дээр маш их тулгуурлаж үндс хөдөлгөөнүүд нь явагддаг. Тэгээ ингээл нэг жижиг сажиг иймэрхүү хөдөлгөөн ингээл анзаараад харах юм бол энэ лоо аваад энэ өссөн байна ч гэдэг юм уу те. Энд хаа яваал энэ чэнээс хяналтын хөдөлгөөн орж ирсэн байна те. За тэгснээр араас нь дахиад энд лоо аваад энэ өсөлтийн хөдөлгөөн явсан байна. Араас нь дахиад энд хаа яваад энд хяналтын хөдөлгөөн явсан байна. Тэ. Гэх мэтчлээ. За тэгээ энд хаа яваад хяналтын хөдөлгөөн явагдсан байна. Энд лоо аваад өсөлтийн хөдөлгөөн явагдсан байна. Ингээд reversal хөдөлгөөнүүд явагдахтаа энэ заавалч нэг high болон low цэгүүдийг liquidation хийгээд байгаа. Тэгэхээр би яс тэр нэг жоохон ингээд бүтэцтэй shift мэв түлээхгүй хаяада яг энэ зүг нь барьж орох гэдэг чинь болохоор яг одоо те энэ орой дээр хийж байгаа liquidation буюу high liquidity болгож авчаад үнэхээр уналтын хөдөлгөөн шууд instant орж ирч чадчихэв үү гэдгийг харж хагаад үнэхээр тэр нь үнэн байгаа тохиолдолд би энэ дээрээ sell дараад байгаа байхгүй. Эсвэл эсрэгээрээ энэ дэр нэг захиалга цугларсан байжгаад low орж ирчээд эдгээр бүгдийг нь авч дуусгачаад өсөлтийн хөдөлгөөн үнэхээр үзүүлээд ах юм бол энэ үнэн байх магадaltaй гэж үзээд ерөөсөө энэ low дээрээс байдаад байгаа гэсэн. Тэгээ би энэчнээс shift хийгээд энэ swing low-доор ингэж stop loss тавиад дээшээ ингэж байдах. Эсрэгээрээ энэ low дээр нь reaction-ыг харж хагаад энэ жижиг SL тавиад ингэж байдах хоёрыг надад энэ нь илүү ашигтай байна сте мэдээж. Гэхдээ заримдаа ялгаах хүсэж байгаа ч гэсэн ингээл яваал гэдэг үед байдаг л та. Тэр болгон дээр бид нар орчлохгүй гэсэн. Яг нь цагийн онлоодоо ойлгох хэрэгтэй хэдүүл яг иймэрхүү оролтууд хийж чаддаг болно гэсэн. Тэгээ өчигдөр бол би бол те яг энэ өсөлт чаа. Үнэхээр чухал хэсгийн liquidation авчлаа. Тухайн liquidation авсны араас энэ өсөлтийн candle хаагдлаа. Араас нь би buy ярилцанд орж байгаа байхгүй. Сэргээрээ би магадгүй энэ retracement хүлээсэн бол бүр энэ чинээс баг орох боломжтой байгаа. Эсвэл бүр энэ чинээс ч гэдэг юм уу те. Хамаагүй оройтсон бор болчих гээд байгаа байхгүй. Тэгээ бүр энэ доороос нь ороод ингээд арилжаанд орох нь надад илүү өндөр рискээр гардуулаа, илүү өндөр ашиг надад өгч байгаа юм аа. Иймэрхүү хөдөлгөөнүүдээс айгүй smart money одоо те энэ ICT-гийнхаа онлоор хараад явхад ойлгомжтой маш хэрэгтэй нэг тийм онлоод байгаа.
За манайха асуух зүйл солилцсоорой. Асуултчлээ тэр мэдээ гарахад тэр компьютер, интернетийн тусламжтай хоорондоо аль хэдийн харилцсан гэдэг нь тэр юм байна л да. Харин тий, ер нь бол тий. Гэхдээ би тэрийг нүдэрээ хараагүй, би зүгээр сонсон зүйлээ таад хэлж байгаа да. Хүн өөс үгүй ч яж болно да. Зүгээр мангар болох хүмүүс мангар зэрэг байсал гэд дарж таарад тэр гэп одоо тэр огцом зүг үүсгдэг байж бас болно да. Хүн өөс. Наарч байсан. Ойлгох лекц ингээд дуусгая. Асуух зүйлсээ ялсаарай guys.